Хей, зөөгөөцөн залуусаа тулгаа бин тулгаа байна. За энэ удаагийн бичлэгээрээ NBA тамирчдын дугаарыг утга сонгосон шалтгаан гэх бичлэгнийхээ part 2-ыг хүрэхээр шийдлээ. За өмнөх бичлэгэнд доор манай үзэгчид өөрсдөө ямар дугаар зүүн тоглолдог, яагаад сонгосон шалтгаанаа бичсэн байлээ. Миний хувьд бол маш сонирхолтой санагдсан. Сонирхолтой комментүүд байлээ. За энэ бичлэгийн доор ч гэсэн өөрсдөө ямар дугаар өмсөн тоглолдог, яагаад сонгосон шалтгаанаа бичиж үлдээгээрэй. За ингэж бичлэгээ эхлүүлцгээе. За эхний хүн маань LeBron James 23 болон 6 дугаар. За LeBron James high school буюу ахлах сургуулиасаа л 23 дугаарыг өмсөн тоглож ирсэн. За шалтгаан нь бол мэдээж түүний шүтэн Michael Jordan юм. За 23 дугаарыг Cavs байхдаа бүтэн хүмүүс тоглож байсан бол Miami Heat-д очихдоо 6 дугаараар сольсон. 6 дугаар нь түүний чичээд тоглохдоо өмсөн тоглох дугаар юм. За 23 дугаараа сольсон шалтгаан нь за NBA-д ямар нэгэн тоглогч энэ 23 дугаарыг зүггүй байгаасаа гэж хүссэн учраас сольсон. MJ-д хүндэтгэл үзүүлж байна гэсэн. Гэхдээ энэ уриалгыг нь ер нь хэрэгжүүлсэн хүн баг байдгүй. За түүний дараагаар Cleveland Cavaliers буцаж очихдоо 23 дугаарыг зүүсэн. За Lakers очихдоо ч 23 дугаарыг зүүж байсан бол за Anthony Davis-ийг Lakers солилцоо хийж авснаар 23 дугаарыг хэн зүүх вэ гэсэн асуудал гарч ирсэн. LeBron James 23 дугаараа Anthony Davis өгнө гэсэн боловч нэг асуудал гарсан. За энэ удахгүй Anthony Davis-ийн хэсэг дээр ярина. За тэгээд LeBron James өөрөө 6 дугаартай тоглохоор болсон. За 6 дугаарынх нь утга нь өөрийнх нь дуртай дугаар буюу 23-ыг 2-ыг үрчин 3 тэнцүү 6 гэсэн утгатай. За мөн эхний хүүгийнхэн төрсөн өдөр нь 10 сарын 6-нд бол баг хүүгийнхэн төрсөн өдөр нь 6 сарын 14 буюу 6-ын тоо орсон байдаг. За Kyrie Irving 11 дугаар. За өмнөх бичлэгт Klay Thompson-ы 11 дугаар шиг Kyrie-гийн хувьд 11 дугаар нь маш ач холбогдолтой бололтой. За Kyrie Irving за түүний аав нь коллеж тоглож байхдаа 11 дугаарыг өмсөн тоглож байсан. За K үсэг нь англи хэлний цагаан толгойн 11 төгсөг. За нэрний нийт төсгийн тоон 11. За Duke-ийн сургуульд 11 тоглолт тоглоод бэртсэн. За NBA-д 2011 оны 1-р төргийн 1-р сонголтоор орж ирсэн. 11,000 дахь оноогоо 3 сарын 11-нд авч байсан гэдэг. 11-ийн тоотой маш олон талаараа холбогдолтой байдаг. Тэгвэл яагаад Cleveland Cavaliers багта 2 дугаарыг зүүн тоглож байсан бэ гэсэн асуулт гарч ирнэ. За учир нь Cleveland Cavaliers 11 дугаарыг мөхчүүлсэн учраас 11 дугаарыг авах боломжгүй байж. Тийм учраас нэгдээ нэмэх 2 гэсэн дугаарыг сонгон тоглолдог гэжээ. За VanVleet 23 дугаар. За мэдээч энэ бол MJ болон LeBron-оос хамааралтай. За багаасаа MJ дуртай LeBron-ыг үзэж өссөн учраас 23 дугаарыг сонгосон шалтгаан гэсэн байна. Paul Millsap 31 дугаар. Paul Millsap 4 дугаарыг хөвчлэн зүүж тоглож байгаад сүүлд 31 болгосон. За учир нь тэр үед 3 охин нэг хүүтэй байсан болохоор 3 дээр нэмэх нь 4 гэсэн утгаар өгчээ. За Oscar Robertson 1 дугаар. За Oscar Robertson Milwaukee Bucks-д ирэхээс өмнө Cincinnati Royals гэх багт тоглож байхдаа 14 дугаарыг зүүдэг байж. Milwaukee Bucks дээрээ John McClayton 14 дугаараа өгөөд Gray Smith гэдэг тоглогч 4 дугаарыг зүүдэг байсан учраас 14 дугаараас үлдсэн тоо буюу 1 дугаарыг аван тоглолцээ. За Bill Walton 32 дугаар. Ахлах сургуульд байхдаа 33 буюу тэр үеийн шилдэг тоглогч Kareem Abdul-Jabbar-ын дугаарыг зүүн тоглож байсан бол их сургуульд ороод нэрсийн дарааллаар өмсгөл тарааж өгөхөд W үсгэр ихсэн учраас Bill Walton хамгийн сүүлд таарчээ. За дасгалжуулагч ямар дугаар авахыг асуухад Bill Walton мэдээж 33 гэсэн ч аль хэдийн сонгогдсон учраас 32 дугаарыг авгээд түүнээс хойш 32 дугаарыг өмсөн тоглолтог байна. За Ja Morant 12 дугаар. За Ja Morant 12 дугаарыг багаасаа өмсөн ирсэн. За 12 дугаарыг high school болон коллежтэй хоёуланд мөнхлүүлж чадсан маш чухал дугаараа. 2019 онд Ja Morant Memphis 1-р төргийн 2-р сонголтоор драфтлагдсан. 2 буюу 12 болж байна. За үүний дараа нэг асуудал гарсан нь Grizzlies Yuta Watanabe 12 дугаарыг эзэмшдэг байсан. За Watanabe-гийн jersey нь Японд хамгийн их борлуулалттай өмсгөл байсан бөгөөд дөнгөж орж ирсэн rookie тоглогчид дугаараа өгөх болов гэж бодож байсан ч Ja Morant Watanabe-тэй дугаарынхаа асуудлын дараа ярилцахад Watanabe найрсгаар 12 дугаарыг авах гэж байвал чи авч болно гэснээр Ja Morant өөрийнхөө хүссэн 12 дугаарыг зүүж чаджээ. За Gary Payton 20 дугаар. За Gary Payton гудамжин сакс тоглолтог хүүхэд байхад аав нь саксны дугууланд анх явуулж байж. За эхний бэлтгэл дээр хоцорч очоод хамгийн сүүлд үлдсэн өмсгөлийн сонгож авахд 20 дугаар байсан байна. Түүнээс хойш 20 дугаарыг эзэмшдэг болж. Pascal Siakam 43 дугаар. За Siakam Камеранд төрж Америкт ирэх хүртлээр за маш хэцүү амьдралыг туулж өнгөрөөсөн байдаг. Тоглолт болгоны өмнө өөрийн гэсэн нэг жижиг заншил шиг юм байдаг. За өмсгөлийнхаа 4-ийн тоонд 4 хүрдэг. Энэ миний А болон 3 ахыг төлөөлдөг бол 3-ын тоондоо бас 3 хүрдэг. Энэ миний ээж болон 2 ихчийг илэрхийлдэг гэсэн байна. За Joel Embiid 21 дугаар. 21 дугаар нэг Team Dunk-ыг дурсан өмсдөг гэж өөрөө хэлжээ. Уул нь 11 дугаарыг анх авахыг хүссэн ч Drew Holiday 11 дугаартай байсан бол за 21 дугаарыг авахыг хүссэн тэр үед Thaddeus Young байсан ч за 100
Thaddeus Young солилцоонд орсноор 21 дугаарыг авч чаджээ. За Anthony Davis 23 болно 3 дугаар. За Anthony Davis-ийн 23 дугаар бол мэдээж MJ 23 дугаарыг сонгосон. Мөн LeBron James-с болсон гэдэг. За Lakers ирэхээс өмнө ямар ч асуудалгүй 23 дугаарыг өмсөн тоглож байсан ч Lakers ирснээр LeBron 23 байсан учраас за хин 23 дугаарыг авах вэ гэсэн асуудал үүссэн. За LeBron 23 дугаарыг AD-д өгөх босдоо зарласан ч за аль хэдийн NBA-ийн дүрмээр мэдүүлэгт LeBron 23 байсан учраас AD яах аргагүй баг сургуулийн дугаар 3 дугаараа авч тоглосон байдаг. За үүнд Nike-г нөлөөж байсан гэдэг. LeBron дугаарыг сольсноор Nike маш их алдагдал хүлээх байсан. Тэг мэдээж бас тодорхой хэмжээнд LeBron дугаараас сольсон учраас алдагдал хүлээсэн. Дараа үеэлээс нь LeBron 6 дугаар, AD 3 дугаараа өмсөн тоглосон. За Wade 3 дугаар. Dwayne Wade 3 дугаарыг 2 шалтгааны улмаас сонгосон байдаг. За эхнийх нь мэдээж өөрийнх нь шүтэн Allen Iverson. За хоёр дахь нь 3-ын тоол Wade-ийн хувьд амжилт нь банк дааж авдаг дугаар юм байна. За 2003 онд NBA драфтлагдаж 3 жилийн дараа анхны аварга авсан. За NBA-ийн 3 аврагтай гэх мэтчлэн. KD 7 дугаар. За өмнөх бичлэгт KD 35 дугаарын утгыг тайлбарсан бол за энэ удаа 7 дугаарын утгыг тайлбарлая. За KD Brooklyn-д ирэхдээ 35 дугаартайгаа ерөнхийдөө салах ёс хийсэн гэхэд болно. За 7 дугаарыг сонгосон шалтгаан нь 7 сарын 7-нд KD Brooklyn руу явах болсноо зарласан. За Библиэд 7-гийн тоогийн утга нь төгсгөл эсвэл төгс байдал гэсэн утгатай юм байна. Зөвгөөрөө Brooklyn-д эцээ хүртэл байх болно гэсэн боловч яалаа KD одоо сансж явж байна. За Rudy Gobert 27 дугаар. За Rudy Gobert 2013 оны драфтын 27 дугаар сонголтоор Денверт драфтлагдсан ч тэр өдрөө шууд Utah Jazz руу солигдсон. За өөрийгөө 27 хүртэл доогоор сонгогдно гэж бодоагүй Rudy Gobert өөрийн сонгоогүй 26 багт үүнийг алдаа гаргасан гэж сануулсан утгаар 27 дугаарыг зүүд юм байна. За Sean Bradley 76 дугаар. За Sean Bradley NBA хамгийн өндөр тоглогчдын нэг. За мөн Space Jam кинон дээр гардгаараа хүмүүст сайн мэдэх баха. За 1993 оны драфтын 2 дугаар сонголтоор Philadelphia 76ers багт сонгогдсон. За 76 дугаарын утга нь түүний өндөр буюу 7.6 фут өндөртэй болохоор 76. Мөн Philadelphia 76ers багт тоглодог учраас 76 дугаарыг сонгосон гэдэг юм байна. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн бэлтгэсэн мэдээлэл маань энэ хүрээ дуусч байна. Бичлэг таалагдсан бол subscribe, like, share, donate хийж өгөхийг хүсье. За баяртай.